Хотон хамт өргөн барьсан 25 гишүүдэд талархал илэрхийлье. Нэлээд тогтож ажлын албаныхантайгаа хамтран сууж үтсэн байгаа. Тэгэхээр дараах асуултууд байна. Тэгээд нэмээд ойлголтыг маань сайхан залруулаад өгөхийг хүсье. За, хуулийн төсөлд тусагдсанаар бол хоёр талд үндэсний хороо байгуулна гэж байна. Хуулийн этгээд бас тусгай зөвшөөрөл авдаг болж байгаа. Нийгмийн ажилтны мэрэгжлийн нэгдсэн холбоо, мэрэгжлийн хариуцлагын холбоо байгуулах зохицуултууд орж ирж байгаа юм лээ. Тэгэхээр энэ маань нөгөө чөлөөлөе гэсэн санаачлагтай хэр нийцж байгаа вэ? За, ер нь бол нийгмийн ажил үйлчилгээтэй холбоотой агуулга тус тусын хуульдаа ингээд суугаад явдаг юм байна гэж ойлгогдсон. Нийгмийн халамжийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, боловсролын ерөнхий хууль, ахмад насны хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэдэг. Тэг шаардлагатай зохицуултуудаа эдгээр тус тусын хуульд нь суулгах байсан биш үү? Тэгэхээр ер нь нэг тусдаа нийгмийн ажлын тухай хууль гарснараа нийгмийн ажил үйлчилгээ чанарчих уу? Тэрэн дээр бас тайлбар авъя. За, төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтан бол мэдээж тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Гэхдээ хуулийн этгээд бол тусгай зөвшөөрөлтэй байх болж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр ойлголт маань зөв байна уу? Энэ дээр бас тодруулга авъя. За, сая сангийн яамнаас мэдээлэл хийж авах шиг байна. Зардлын тооцооллын судалгаанд жил болгон хэрэгжүү энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхэд нилээдгүй их мөнгө шаарднаа гэсэн тусгагдсан байсан. 100 тэрбум давсан байсан. Тэгэхээр энэ маань одоо хэмнэгдэх ямар нэгэн байдлаар танагдах ч юм уу тиймэрхүү боломж байна уу? Ер нь энэ санхүүгийн тооцоон дээр нэмэлт тайлбарыг өгнө үү? За, хууль санаачлагч хариулъя. Отгоны Саран Чулуун гишүүн. Заавчлаараа би зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Лувсан Бямбагийн мөнх баясгалангийн урилгаар Говьсөнбөр аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10-ийн ивэ, 11-ийн ивэ ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Энэ хаврын чуулганаар улсын их хурл хүүхэд багчуудынхаас эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр сургуулийн орчинд эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. За, мөн одоос хорт зуршил тамхинаас хамгаалах зорилгоор тамхины хяналтын тухай хууль хэлэлцэж байгаа. За, мөн одоос замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амнаас эрүүл мэнд аюулгүй байдал учруулахгүй байх сурон, мопед, скутерийг зохицуулсан ийм хуулиудыг хэлэлцэж байгаа. Тэгээд энэ хуулийн төслүүдээр хүүхэд багчууд та бүхэн маань саналаа өгөх бас бололцоотой шүү гэдгийг та бүхэндээ бас хэлье. Та бүхнийхээ сурлагад нь өндөр амжилт, амьдралд нь эрүүлийн аз жаргал, сайн сайхан бүхнийг нийт улсын их хурлынхаа гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрөөё. За, улсын их хурлын гишүүн Отгоны Саран Чулуун хууль санаач хариулъя. За, уян гишүүний асуултанд хариулъя. Баярлалаа. За, нэгдүгээрт нь лиценз буюу чөлөөлийн санаачлагтай холбоотой асуудлыг хөндөж байна. За, нийгмийн ажлын тухай хуульд үйлчилгээний лиценз огт тусгаагүй байгаа. За, учир нь одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын 60% нь мэргэжлийн бос буюу өөр чиглэлээр одоо мэргэжилтэй. Гэхдээ нийгмийн ажлыг хийдэг боловч тэднийг бид нэр сургах, чадваржуулах нь чухал байгаа. Шууд шаардлага тавьж болон болохгүй гэхээс илүү. Тэгэхээр төрийн албаны журам дээр нэмээд лицензийн шаардлага тавих нөхцөл боломж байхгүй байгаа. Тэгэхээр хэрвээ лицензийн асуудлыг хөндлөх юм бол одоо ажиллаж байгаа хүмүүсийнхөө 60-аас илүү хувийн ажлын байрны асуудал хөндөж байгаа учраас энэ хууль тусгадаг байгаа. За, хоёрдугаарт нь засгийн газраас тусгай зөвшөөрөлтэй адилтлах зөвшөөрөл энэ дээр одоо нэмэхгүй бодлого барьж байгаа гэдэгтээ уялдуулсан учраас энэ зөвшөөрөл гэдэг зүйл бол тусгадаг байгаа. За, ер нь бол яг нийгмийн ажилтан бол лицензтэй үйлчилгээ үзүүлдэг ийм улс орнууд байдаг. За, тэдний хувьд бол санхүүжилтийн тогтолцоо, үйлчилгээний төрөл хэлбэр нэлээд тодорхой ингээд заагалдаг. Бид нар одоохондоо тэр төвшин рүү одоо явахын тулд эхлээд бид нар одоо хүргэж байгаа нийгмийн ажлын үйлчилгээнийхээ мэргэжлийн одоо ямар үйлчлэгийг нийгмийн ажлын мэргэжил гэдгээ тодорхойлох орон зайг нь бий болгосны дараа шилжилтээрээ аяндаа одоо бусад улсын жишгээр энэ лиценз, зөвшөөрөл гэдэг асуудал руу шилжих нь бол цаг хугацааны асуудал байгаамаа. Гэхдээ энэ бол дор ээж одоо 2030 он хүртэл ийм асуудал хөндөгдөхгүй гэдгийг бас хэлье. За, зардлын тооцоон дээр бас асуулт асуусан. За, энэ хуулийн төсөл 4 жилийн өмнөөс одоо гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр анх одоо анхны хувилбар танилцуулагдаад за
нэлээд олон хилцүүлгүүд хийгдэж явж байсан. За тэр үед анхны нийгмийн ажлын үйлчлэгийг бий болгохтой холбоотой тооцоонууд бидний хуулийн төслөөр хамт ирсэн. За бид анхны өргөн барихаар зэгсэн хуулийн төслөөр нүүр шинжилгээ хийж илгээсэн зардал маань таны хэлсэнчлэн 106 тэрбум төгрөг байсан. Энийг бид нэр засгийн газраас өгсөн саналын дагуу дахиж шинжилээд яг одоо энэ хуулийн төслөөр үүсэж байгаа зарлал 920 сая төгрөг болсон байгаа. За юун дээр нь 106 болсон бэ гэхээр энэ бол одоо тухайн үед шинээр ажилуулахаар төлөвлөсөн нийгмийн ажлуудын зардал байсныг хуулийн одоо хилцүүлэг сайжруулахын явцад засаад энэ төсөл дээр зөвхөн мэдээллийн сангийн болон холбоо байгуулах зардлыг тусгасан ийм одоо төсөвтэй болж өөрчлөгдсөн байгаа шүү. За 3 дугаарх нь нийгмийн ажлын үйлчлэгийг хэр чанарчих юм бэ гэж байна. Энэ хуулийн хамгийн нэгдүгээр зорилго нь энэ байгаа. Нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн үйлчлэгээ гэж ийм зөвлөгөө өгдөг нэрийн дор янз бүрийн одоо стандартгүй хариуцлагагүй ч юм уу, эхлэлгүй төгсгөлгүй ийм процедурыг бид нар илүү сайжруулж, тодорхойлж томьёолж өгснөөрөө одоо хүргэж байгаа нийгмийн ажлын үйлчилгээг яг одоо утгаар нь хийх, сайжруулах ийм бололцоог бас бий болгож байгаамаа. Хэрвээ чанартай үйлчилгээтэй болоод ирэх юм бол үйлчилгээ авж байгаа хүн амын бүлгэд очих, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ бас сайжрах ийм тооцоолол төсөөлөлтөй байгаа гэсэн үг. За баярлалаа. Нэмэлт хариулт хэрэгтэй юу? За гайгүй юм шиг байна. За улсын их хурлын гишүүн Баяр Магнаа Баярбаатар